Таны амьдралын хамгийн чухал зүйл юу вэ? Ирмийн 2:13 дээр "Өчигдөр миний хүмүүс хоёр мөг үйлсэн билээ. Тэд өөрсдөө ус тогтоон барьдаггүй, эвдэрхий усан санг шудлаа уухан хийхийн тулд амийн ус ундрах намайг умарцсан." Тэгээ би энэ ишлэгийг уншаад юу гэж ойлгосон бэ гэхээр бид ус тогтоож барьж чаддаггүй. Тэр эвдэрхий савыг хийхийн тулд бид Бурхныг орхидог. Яг үүндээ бодоод үзэх юм бол хинч цоорхоо савраа ус хийхгүй шүү дээ. Гэхдээ бид тэгдэг. Бидний амьдралд маш олон зүйлс байдаг. Энийг чих ёстой, тэрийг чих ёстой гэдэг бүр амар олон хийх зүйлстэй. Ажил, сургууль, хобби, найзуудтайгаа уулзах гэх. Тэгээ би энэ бүгдийг хийж болохгүй гэж хэлээгүй шүү. Би ч эдгээрийг хийдэг. Тэгээ таны амьдралын хамгийн чухал зүйл юу вэ? Бид бүгдээрээ сайхан амьдрал, амар тайван амьдрал руу тэмүүлдэг. Гэхдээ бид амьдралаа яг юу руу дүүргээд байна вэ? Цоорхоо сав руу юу? Эсвэл бүтэн сав руу юу?